Анагаах ухааны Инрэл коллеж үзүүлж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? За миний нэрийг Инх Хамглан гэдэг. За би совилгын ухааны магистр. За совилгын тэргүүлэх зэрэгтэй. За миний заадаг хичээлүүд яаралтай тусламж, мэс заслын өвчин совилгын үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хичээлүүдийг ордог байгаа. За энэ өрөө бол ер нь яаралтай тусламжийн тасагт юу байх шаардлагатай тэрний талаар одоо тоног төхөөрөмж заавал байх ёстой тоног төхөөрөмж жишээлбэл монитор тий үйлчлүүлэгчийн хянахын тулд энэ ингээд монитор байгаа. За мөн туслын памп. За тэгээд тэр цаана зүрхний бичлэгийн аппарат. За ийш ингээд эхо аппарат. За тэр дотор туслын памп. За мөн ийш ингээд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат. За энэ бол ер нь краш карт буюу яаралтай тусламжийн амжилт хүсэл тусламжийн тэрэгцэр тэгээд нөгөө одоо ингээд шинээр аваад тогтжуулж ингэж эхэлж байгаа. За энэ мөн нэг рефрижератор аппарат нөгөө цахилгаан шок өгдөг. За энэ дотор ингээд амбу маск байгаа. Тэгэхээр энэ дотор юу энэ бас сургуулах аппарат байгаа. Тэгэхээр энэ дотор юу явагддаг вэ гэвэл жишг бүхий эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ямар тоног төхөөрөмж байдгийг, ямар ажилбарууд хийгддгийг тэнд эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу за мөн стандартаараа МНС 4621 2008 стандартынхаа дагуу ямар ажилбарууд энд явагддаг вэ гэдгийн дагуу энд явагддаг байгаа. За жишээлбэл зэрс салс соруулах, хүчил төрөгч өгөх, зүрхний цахилгаанчлаг хийх, за мониторт хэрхэн үйлчлүүлэгчийг хянах, за энэ мөн тарианы пампыг хэрхэн ашиглах за хэмэтчлэн энэ үйлдэлүүдийг энд гадан үйлдэлүүдийг бол энд эмнэлэг төсд орчин бий болгоод ингээ гадан үйлдэлээ энд тавталгаа явуулаад ингээд сургадаг бас өөрөө байгаа. За яаралтай тусламжийн хичээлээр нөгөө үзэж байгаа үргэлжлүүлээд бас ийм эрмэлэн ангилах самбараа ашигладаг байгаа. Нөгөө Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 сарын 30-ны А814 тоо тушаалын дагуу ийм эрмэлэн ангилах самбар гаргаад тэгээ хүүхдүүдтэй бас энийг хэрэглүүлдэг байгаа. Тэгээд энийг эрмэлэн ангилж сурахын тулд юу хийж сурах вэ гэвэл энэ эрт сэрэмжлүүлэх үнэлгээ гэдэг юмар үйлчлүүлэгчийн хүүхэд том хүнээр нь одоо ингээд үнэлж сурах шаардлагатай байдаг. Тийм учраас энэ сэрэмжлүүлэх үнэлгээгээр мөн бас самбар хийгээд энийгээр кейс өөрсдөө кейс зохиолгоод тэгээд тэрэн дээр ажиллаулаад тэгээд энэ оноогийнхоо дагуу ямар чи хяналт ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр бас энэ дээр ингээ ажиллаулдаг байгаа. Тэгээд бие даатаараа бас мөн энийгээр ингээд ингредиент тэмдэг хийгээд тэгээд өөрийнхөө нөө биеэс салахаар ингредиент тэмдэг хийх даалгаврыг өгөөд өөрийнх нь бит байнг авч явдаг байгаа. Одоо бол ингээд оюутнууд өргөжлүүлээд манай оюутнууд энийг хэрэглээд явдаг байгаа. Манай сургуулийн төгссөн оюутнууд бас тийм онцлогтой байгаа. За тэгээд та бүхнийг Инрэл коллежийн совилгын хөтөлбөрөөр элсэн суралцаач гэж урьж байна.